та бүхнийхээ өнөөдрийн амар амгалан ялцгаа. Тэгээд өнөөдөр уяач төмөндөө Монгол төмөндөө одоо авгаан багш гэж алдарсан аврах хээр гэж ононгийн аврах хээр гэж Монгол төмний одоо бахархуулсан Эрдэмт хурдан хөлгийн одоо эзэн авгаан багштайгаа уулзахаар сууж байна. Та сүрэг тарган тавтаа сайхан аварж байна уу? Тавтаа сайхан аварж байна. Мал сүрэг сайхан марлаа нэг үл. Өвн сайхан болж аварч сайхан байна. Энэ жилээ бодвол нэлээд сайхан авар болж байна. Салхи ураг багтаа. За би өнөөдөр зорж ирсэн бас шалтгаан бол тодорхой доо. Одоо төмний одоо авгаан багш гэж уул уян сум мөн одоо Сүхбаатар нутгийнхаа нэрийг одоо өндөрт харгасан ийм сайхан одоо адуун сүрэгтэй хурдан буйдуутай ийм мундаг эрдэмт бас уяач ийм багштайгаа уулзж байгаа. Тэгэхээр ер нь одоо аврах хээр морийн тухай бол одоо Монгол хүн бүгдээрээ мэднэ. Тэгээд хээр морины одоо бас ер нь таны үндсэн адуу үндсэн одоо гарал үүсэл удам өгшлийн талаар та бас хүмүүс сонирхуулаач. За хээр мор бол яг миний өөрийн одоо онхомор яг би шүтлүүрээ байж багт нь айлын хөвгөд адраа гэхээр огчсон. Манайхны одоо энэ гөгшний аавынх нь төрсөн дүүгээ хөвгөд адраа хүрээгүй гэхээр нэгсэн. За хээр мөр бол удам содрын хувьд бол одоо манай самын онгон бүхэл одоо одонтой хээр адуун орсон, хүр адуун орсон, далиун ногоон орсон, ламтныхан саарл орсон. Энэ л олон удам өгшлийн дундаас л гасмаар л доо. Тий. Тэгээд яг битүүмэр би шүтлүүрээ хүнд өгөө 93 он шүтлүүрээ тэр гамаатар гэдэг хөвгдөд өгөө. Тэгээд тэр маань яасангүй. Адраа тавьсангүй. Тэгээд хүнд дамжуулаад тарчсан сүлд нь явж байгаа яг. Дэмокрани нэг хөөхд авсан билээ. Хуучин баян тэр бригадны. Тэгээд тэр нь чи наашаа гүйгээ тогтохгүй байсан. Тэгээд тэр миний өгсөн айлын адуу ирээд байсан. Тэгээд жугаар яг 3 жил гүйлгээд боцаагаад тэр хөвгтөд өгчихсэн юм билээ. Авсан хүнд. Тэгээд тэр жил тарган марчгүй ирсэн байсан. Уулын дахилганд уяад тэр манай осгоо гэдэг нөхөө авсан билээ. Тэгээд уулын дахилганд уяад тэрүүндээ байж багт нь ононгийн сугар ононгийн одоо ураг ганхуу хоёрынгаар явж байгаа. Тэгээд дээр мэрийг ганхуу нийл хойно уулын дахилганд уралдаж багт нь дагаж 69-т дагаж харсан юм л да. Тэгээд манай сумын нэг 2 саймарнаас дөрвөсөн залуу бөгшөө хоёр манай баазарын цагаамаар Монгоны авгармар гэж хонгормарын залуу амар байсан. Хоёулаа манай сумын одоо арга талгаамард байсан гэсэн. Тэр хоёрыг холбоотой явж явахт нь үзүүр дээрээ дамжиж өнгөрөө тэгээд уулын дахилгаанд төрөвсөн. Тэгээд тэрний нэмжээд тэр хоёр авахаар шийдээд өлтгөнөө ярьдаг очиод тэгээд 7 хоноод л ирээд аваад явсан маар л доо. За ер нь одоо хээр адуу хээр мор гиснээс ер нь одоо таны үндсэн адуу ер нь ямар өгшөлтэй ер нь одоо манай уул уян бол одоо хүрэн адуутай хүүхэн шүлэнгийн хээр за далиун ногоон гэдэг ер нь олон сайхан хурдан буянгууд дээдсээс одоо өвлөгдөж ирж адуун сүрэг бас сэлбэгдсэн байх тийм ээ. Тийм. За манай суманд ер нь ихлээр тэр гол одоо давхиж байсан адуунууд нь болохтой тэр орлон мэйцүүлээс яг баригдаж явахт нь үлдсэн адуунууд энэ нутагт үлдсэн адуунууд л ер нь гол давхиж байсан. Яг далиун ногоон тэр бол юу юм бэ? Галшараас гарч ирсэн эхлээд халзан суманд аргалын ясганд ирсэн юм билээ. Энэ аймагт аргал асгаж байхад
Халзан сумын дуужаадарч гэдэг хүн ирсэн юм билээ. Тэгээд тэр дуужаадарч яг ирснийхний хойто хавар гүйчж байгаа мó наашаа гарч ирээд манайхан дэрж гоо хураагаад байж байхад нь тэр Лямтны Санжаа гэдэг хүн энэ хурдазраг байна. Адуу байна. Энэ эзнийг ирж явахаар нь хэлээрэй гэж байгаа. Тэгээд тэр дуужаадарч гэдэг хүний сурганд болоод ирж явсан юм билээ. Тэгээд эндээс 2 хүн явуулаад Галдан Жамалсрын гэж 2 хүн явуулаад Жамалсрын болох тэр Ламтны ухаан өргөл дүүн байсан. Тэгээд тэр 2 хүний явуулаад тэр дуужаадарч гэдэг хүнээс авчирсан, хөдөлж явсан юм билээ. Тэгээд манай сумын бусдад дуунуудтай өгшлийнхний дуунуудтай нийлээд хурдад дуу гаргаад байсан ийм л адуу юм билээ. Тэгэхээр орлоо мэйсүүл дээд үеийн үл яг үйзэн хонгор гэж хурдадар байсан. Сул хонгор гэж хурдадар байсан. Тэгэхээр тэр сул хонгортой байсан үйзэнгийн төл юм билээ л дээ сул хонгор нь. Сул хонгортой байсан баригдаад хэнтийн шоронд байж байгаа Шадавдан заа гэдэг хүн өөрийнх нь хамаатны хөлтэй залуу хүүхэд эргэж ичсэн юм билээ. Хэнтээд. Тэгээд намайг эргэж ирлээ. Ахвал баярлал юм байгаа. Тэр сул хонгорт байж байгаа эр хөрөг нухтай хөрөнгөөг Шадавтаг өрөө гэж. Шадавдан зан дагвараа. Тэгээд тэр нь хурдатар болсон. Тэгээд хорогцаад тэр үед манай сум хэнтэйгээ харьяат байж байсан. Хорогцсон мал яг хэнтэй зочсон. Хэнтэйгээс сүүлд хашаа сэлэнгээд гарсан юм. Сэлэнгийн өмөрнгээд гарсан юм лээ манайхны. Одоо хэнтэй хораалганы юм байна. Аа. Тийм. Тэгээд ер нь одоо манайханд тэр шадар зоног хонгор зарганы төл сул хонгорын төл хураа зарг гарч ирээд тэгээд хураа адуу гэж нэрлсэн юм байна та. Хүрэн зүсээр нь нэрлсэн. Энэ хүрэн адуу гэж бүр алдартай тийм ээ. Тэр нь одоо үед хордон адуунууд гаргалаа. Тасралт бол гарлаа. Манай дондгийн гогшин хоол одоо тэр хураа дууны азар. Тэгээд заримдаа хоол хонгор зүстэй гараа, заримдаа хүрэн гараад л байдгийг. Тэгээд тэр яг ихээс энэ хамаардаг байлгүй ихээс зүснэснээр. Тэгээд манайд одоо тэр л 30 хэдэн оноос хойш л тасралт бол тахиж байна да хураа дууны адуу. Тэр адууныхан жаахан мөн байнга тахиж байгаа юм. Манайхны энэ суманд одоо бий болсон тэр дээдсүүлийн бий болгосон өвчлийн адуунууд бол бүгд л одоо үргэлжлэн татсаар байна. Тэгээд би ч яг тэр адуунуудаас бүхэл одныхан өвчлийн адуунуудаас тэрмаас нь азар тавь зэрмаас нь яагаад л бүхэл өвчлийн адуу ерөнхийдөө цуглаасан хөлтэй. Ер нь одоо би бас манай аав тэгжсэн юм аа. Авгаан багш гээд би асуусан. Манай одоо авгаан багш гээд би тэр одоо аврах хэрийн тухай ярьж байсан чинь таны тухай тэгж бай. Манай авгаан залуудаа их тийм морин дуртай, үнэхээр морин дуртай хүн байсан. Тэр үе чинь багш нар одоо ингээд дундаасаа одоо дандаа морь унж явдаг ийм хүн байсан гэж бас аав манаас хуульчилж ирсэн. Тэгээд дээрээс нь би таныг сонсч байсан л да. Ер нь моринд одоо үнэхээр дуртай. Тэгээд бас энэ одоо дээдсийн одоо үлдээсэн энэ сайхан удамтай дуунуудыг цуглааж ингээд бас адуугаа сайжруулж өнөөдөр бас Сүхбаатар нутгийн нэрийг гарганы тулд бид бүхний одоо цаагаараа одоо бид ч гэсэн бас одоо хээр морины хүчинд одоо нутгийн орны нэр адууны нэр гарсанд залуучууд бид бүхэн ч гэсэн бас амгшиж урамсаж ингэж явдаг. Сүүлд ер нь таа чинь одоо хээр морины дүү азрахтай болоо ер нь тэдний төлөвд ер нь яаж давхиж байв? Сүүлд ер нь бас аймаг бүсийн наадамд нэлээдгүй орсон да тийм ээ. Тэгсэн хээр морины ийм л юм л да. Би ер нь багасаа ч явах вэ ер нь тэгээ 60 хэдэн оноос эхлээд л тасралтгүй л морь хийж байлаа. Адуу цуглааж байлаа. Яг хөө дээр үедээ л аавыг ах нарыг байж явах үед бол яг хөө тэдэнд ерөнхийдөө туслах маягаар ч гэдэг юм уу. Яаж байлаа бас сургууль соёл
гэж байгаа нэлээд жил завсарласан л да. Би 54 оноос эхэлж жил одоо гол мар уях тийм үрийн хүнснээс хойш л тийм ажилд оролцсон юм байна. Тэгээд адуу цуглаах нь юу яасан юм? 65 онд багш болсон хүн одоо тэрнээс хойш л тасралтгүй энэ орон нутагт хурд адууны удам өвчлийг цуглаасан 66 онд бүрэнд байж байхдаа энэ бүрэн хуучин өлзөйтийн бадээлүнгийн босоо зардаг адуунаас нэг дээр дотор авч яасан тавьсан энэ суманд одоо тэр босоогийн адуу гэдгийг анх оруулж ирсэн л дээ. Тэгээ тэрний төлөвч одоо их тавьсан юм байгаа. Өөрөө чи яг нэг төрүүлж, өвөл нэг төрүүлж, сон нэг төрүүлж. Тэгээд хэд харигдсан. Өвөл 2 төрүүлсэн юм байна. Тэгээд төлөвд нь гайгүй сайхан тавьж байсан юм л. За хээр мөрний төрсөн дүүгээр өөр адраг тавьсан. Бусдын нэр нь яг зарим хүн амтан төгөлж гисэн. Тэгээд хээр мөрний төрсөн дүү адраг гэж яг өөр хорд адраг байж байсан. Эрт өхүүлж гисэн. Тэрний төл одоо нэг бараатар гараад бараатаа гараад төнгөр адраг тавиад тэрний яг манай энэ алдан сумын мөнгөсрөн ямын мөнгөсрөн Монгол Улсын алдарт тий. Улсын алдарт болох юутай байна, санаатай байна. Таны бараатар авч би нэг хэдэн төл авъя гэдэг. Тэгээд авсан юм. Тэгээд тэрний анхны төл хязаалаараа улсын наадамд очиж айрагдлаа. Тий. Саяхан нэг таваар ордог. Тэр хязааланда таваар ордог хар. Тэр чи хар бар юм шүү дээ. Хар одоо бор болж ядлаа байгаа. Тэр төрний бор адрын төл юм байна тийм ээ. Тэгээд тэр бор адрын төл мөнгөсрөн олон таглаа л да. Аймагт таглаа бүрэнгийн 70 жил хязаалаараа төрүүллээ. Бор адрын төл. За тэгээд ер нь тэр бор адрын төл тагваж байна. Миний тэр бор адрын төл би өөртөө нэг бүр адраг үлдээсэн. Тэр бүр адраг суманда нэг төрүүлний ам хузуудаж онгоны 90 жилд очиж. Ингээд төрүүлсэн тэгээд ам хузуул болсон. Тий ам хузуулсан. Гүлээд мартвал тэр отмын адуунууд бол тагваад л байгаа. Энэ ер нь яг тэр удам өвслийн адуу цуглаагаад тэгээд ер нь тэр яг дастахгүй ингээд бүхэл удам өвслаас нь адраг үлдээд юм. Ер нь өөртөө. Тэгээд яг адуунууд гарч байна. Өөрт болоод хүн бишгүй сайхан тагваж байна. Артна бас баярлуулж өөрөө шатаад авахар баярлж ил байна. Би бас сая нааша тань руу ирэх гэсэн чинь манай нэг найз тэгж байна. За одоо өвгөн аюул морой оноод адуундаа март яваад гэж магадгүй шүү. Эртхөө гэдэг. Одоо хүртэл морой онж байна та. Морой онж байна. Би одоо морийг ер нь морноос өөр онж үзээг байл тэ. Би одоо дээр үед одоо багш нарын сарнаарга жилдээ болж байлаа. За эндээс байнгал мортой очиж байна. Аймаг руу юу? Тий. Дандаа тий шуудангаар явдгоо дандаа мортой очиж юу яачаад ээж аймаг дээр байж байсан тэгээд сарнаараар мортой очиж аймаг дээр очиж нэг хоёр онцоод тэгээд л мортой мөн аймагаас хүрээд ирдэг л байлаа. Тэгээд ажилтаа байж явахад хэдэн молдоо явна хагасанд ажил дарснаас хойш мордоо тэгээд заримдаа атомл аймгийн талаар л байж байгаа. Атомлаараа явчаа цаашаа аймаг орж амчаад ээдтэй нэг очиод тэгээд бүтэн сааны араа бацаар л ирдэг. Энэ хөл амьдралтай гайсан байлтай ярина. За зөвхөн бол сонирхолтой яриа ярьж бас нутгийн одоо сайхан адуунуудын талаар сайхан ярилцлаа. Тэгээд ах та урт насалж удаан зэрэхийг хүсье өрөөё. За баярлалаа. Тэр ярил батар шиг.